Эртний Египтийн түүхэнд хамгийн алдартай хүчирхэг удирдагчдын нэг болох 2 дугаар Рамсес нь түүнийг түүхэнд агуу Рамсес хэмээн алдаршуулдаг. Нийтийн тооллын өмнөх 1303 оноос нийтийн тооллын өмнөх 1213 он орчим амьдарч нийтдээ 66 жил төрийг засаглан тогтоосон байна. Египтийн шинэ хаант улсын 19-р гүрний 3 дахь фараон 2 дугаар Рамсес нь маш залуугасаа цэргийн аян дайнд оролцож эхэлсэн бөгөөд Египтийн газар нутаг нөлөөг дэлэхэд онцгой анхаарсан байдаг. Кадешийн тулалдаан нийтийн тооллын өмнөх 1274 он өрнөж түүний цэргийн карьерийн хамгийн алдартай үйл явдал нь өнөөгийн Сирийн нутагт орших Кадеш хотын ойролцоо Хиттийн эзэнт гүрэнтэй хийсэн тулалдаа юм. Энэ нь түүхэнд хамгийн олон байлдааны тэрэг 5,000-аас 6,000 оролцсон тулалдаан гэж тооцогддог. Анхны энхийн гэрээг Кадешийн тулалдаанд аль тал нь шийдвэртэй ялалт байгуулж чадаагүй бөгөөд олон жилийн дайсаглалын эцэст нийтийн тооллын 1258 онд Хиттийн хаантай энхийн гэрээ байгуулжээ. Энэ нь дэлхийн түүхэнд мэдэгдэж буй хамгийн анхны бичигдмэл энхийн гэрээ юм. Тэрээр Египтийн түүхэнд хамгийн их барилга байгууламж сум хийд бариулсан фараон гэдгээрээ алдартай. Түүний уран барилгууд нь өөрийнх нь хүч чадал, бурханлаг шинж чанарыг илтгэх зорилготой байв. Абу Симбэл нь нийл мөрний ирэг дээрх хадыг ухаж байгуулсан хос сум. Нэгийг нь өөртөө, нөгөөг нь хайртай хатан Нефертита зориулан бариулсан. Сумын үүдэн дэх 2 дугаар Рамсесийн 20 м өндөр суугаа хөшөө нь маш алдартай. Рамесиум Фиван өнөөгийн Луксор хотод байрлах түүний тахилын сүм юм. Энд мөн л аврах том хөшөөнүүдийнх нь үлдэгдэл бий. Рамсес нийл мөрний бэлчирт шинээр байгуулсан Египтийн нийслэл хот. Шинэ хаант улсын хамгийн агуу фараон улс орноо чадамгай удирдаж өөрийн гүрний байр суурийг бэхжүүлэхийн тулд дипломат харилцаа, дайн тулаан, ухуулах сурталчилгааг чадварлаг ашиглав. Ийхүү Египтэд тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчирсан. Бүхий л газар нутаг түүний үлмий дор сөхрөн унав.